мэдээллийг боловсролын зээлийн сангаас шууд хэмжүүлэн хүргэж байна. За тэгэхээр ардын хүүхдүүд боловсролын зээлийн сангаас одоо зээл авах ирэхгүй одоо ямар шалтгаангүйгээр одоо хасагдсан гэдэг мэдээллийн дагуу бид бүхэн боловсролын зээлийн сангаас мэдээллийг шууд хэмжүүлэн тодруулан хүргэхээр ажиллаж байна. За тэгэхээр таны хувьд ач охин нь боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлтэй өгсөн. Тэгэнгүүт одоо ямар ч шалтгаангүйгээр хасагдсан гэдэг мэдээлэл өгч яг дэлгэрэнгүй мэдээлэл өгч яг юу болсон юм бэ? Яг ямар материал нь одоо үнэлэхгүй гэж үзээд хассан юм бол? Тэгэхээр миний ач охин болохоор энэ жил юу яасан? Их сургууль диск өргөдлүүдээ хэд хэдэн одоо сургуулиуд руу явуулсан. Тэгээд тэр дундаас болохоор дэлхийд нэр хүндтэй одоо 3 сургуулиас урилга ирсэн. Нэгд нь бол Калифорни их сургууль гэдгээс урилга ирсэн. Хоёрдугаарт нь Торонтогийн их сургуулиас урилга ирсэн. Гуравдугаарт нь болохоор тэр Дюк гэдэг сургуулиас их урилга ирсэн. Тэгээд Дюк бол хамгийн өндөр тэтгэлэг өгсөн байсан. Өөрөөр хэлбэл сургалтын нийт одоо төлбөрийн 70% тэтгэлэг өгөөд за 30% нь бол өөрснөө төлөөрэй гэсэн юм байсан. Тэгэхдээ Дүүкийн 4 жилийн сургалтын төлбөр нь бол Монгол төгрөгийн шилжүүлээд бодохдоо 1 тэрбум 50 сая төгрөг. Тэгээд 700 сая төгрөгийн тэтгэлэг олгоод бид нар өөрснөө 350 сая төгрөг төлөх хэрэгтэй болоод ингээд боловсролын зээлийн санд бүх материалаа бүрдүүлээд өгсөн. Тэгсэн чинь 2 хоногийн өмнө боловсролын зээлийн сангаас хариу өгтөө танаа охин энд одоо зээл олгохооргүй болсон гэсэн. Тэгээ ямар шалтгаанаар өгсөн ба одоо нэг дэлгэрэнгүй тайлбарыг нөгөөч ихтэй зэрэг одоо усан тайлбарыг нөгөөгүй. Ингээд тэгэд эдгээр энийг жагсаалт хийсэн байгаа юм. Одоо хүүхдүүдийг үнэлсэн. Тэгээ тэр үнэлгээнд дээр болохоор манай охиныг ерөөсө хоёрхан шалтгаанаар хассан байгаа. Нэгдүгээрт нь болохоор Дүүк Куншан буюу Дүүк их сургуулийн хятад байдаг салбар сурах гэж байгаа. Хоёрдугаарт бүгд найрамдах хятад ард улсад сурах гэж байгаа гэж. Тэгтэл чин Дүүк гэдэг чин дотор 12 сургуультай. Үтсэн 12 сургуультай. Эннээс 3 сургууль нь болохдоо зэрэг бакалаврын түвшний боловсрол болгодог. Бус сургуулиуд нь болохоор магистр, доктор, бусад ахисын шатны тэгээ судалгаа шинжилгээний одоо чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Ийм л одоо дэлхийд алдартай сургууль. Дүүк болохоор өөрөө гадаадд 2 салбар сургуультай. Нэг нь болохоор хятадын тэр Шанхай хотын ойролцоо байдаг Куншан гэд тэр салбар байдаг. Нөгөөдг нь болохоор Сингапурт байдаг амгаахын салбар байдаг. Тэгээд Дүүкээс хэлэхдээ зэрэг манай энэ 12 сургуульд ямар ч төвшөнд одоо суралцсан байлаа гэсэн. Энэ бол Дүүкийн төгсөгч мөн. Бид бол Дүүкийн диплом олгоно нэгдсэн хөтөлбөрөөр одоо суралцдаг гэж ийм сургууль гэсэн. Юус хариу өгсөн. Нөгөө дээгүүр нь яг ийм асуудал бас нэг үндэслэхгүй гэдэг нь багтаа зэрэг манай охин сургууль дэсний дараа сургуулиас нь суралцах одоо юугаа төлөвлөгөөгөө ирүүлж хянуул гэсэн байсан. Тэгээ суралцах төлөвлөгөөгөө өгтөө зэрэг 8 улирал суралцсан. Тэрнээс 1, 2, 3, 4 дугаар улирлыг болохоор Куншанд хятад суралцсан. 5, 6, 7 дугаар улиралд нь болохоор мэрэгшүүлэх буюу мэрэгжлийн суурь хичээлүүдээ болохоор Америкийн нэгдсэн улсад очоод тэр инженерийн сургууль гэж байт юм байна. Дүүк тэнд нь одоо сурнаа. Тэгээд 8 дугаар семестртээ буцаж хүрчээд Куншандаа ирээд одоо дипломынхаа төгсөлтийн ажлыг хамгаалаад ингээд одоо Дүүкийг төгссөн гэсэн диплом аавна гэсэн ийм сургалтын хөтөлбөрөөр хийгээд явуулсан чинь цаа сургууль нь үзээд болно гэд ингээд зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь бараг суралцахынхаа тал хугацааг нь болохдоо зэрэг тэр Америкт яг одоо тэр инженерийн сургууль гэдэгт нь сурдаг. Тэгээ энэ 12 сургуулийн тэр бакалаврын төвшний боловсрол болгоод 3 сургуулийн аль нь ч ингээд одоо шилжээд бараг суралцж болдог тийм сургууль юм байна лээ. Тэгтэл чинь ерөөсө хассан шалтгаанаа болохдоо зэрэг ерөөсө Куншанд сурах гэж байгаа юм байна. Тэгээд одоо хятад сурах гэж байгаа юм байна. Тэгэхээр би асуусан. Куншан яагаад салбар сургууль одоо сурч болдгоо юм бэ гэсэн чинь тэр комист ажилдаг зарим хүн ингэсэн байгаа байхгүй юу? Монгол улсын их сургууль ховдод салбартай юу? Салбартай. Хөдөө аж ахуйн их сургууль дархан салбартай юу? Салбартай. Тэр ховдод дарханд бэлтгэж байгаа мэргэжилтэн чинь төвд бэлтгэж байгаа Монгол улсын их сургууль хөдөө аж ахуйн их сургууль бэлтгэж байгаа мэргэжилтнээс доогуур бэлтгэдэг. Муу сургадаг. Тэрнтэй л энэ Дүүкийн тэр Куншанд авах нь адилхан байгаа. Тийм учраас Монгол улсын боловсролын зээлийн хөрөнгийг тийм муу сургадаг сургуульд өгч болохгүй гэж юм чинь. Чи юу гэсэн хэлэх юм бэ? Ингэж болохгүй шүү. Дүүкийн сургууль нь тишээд хийдэг байж хэвээр. Дүүкийн сургууль болохоор 2 дэлхийн нөгөө дээд боловсролыг ангилсан 2 ангил байгаа чи THE нөгөөх нь болохоор SE гэдэг. Тэгээд нэг ангиллаар нь болохоор зэрэг одоо 26 жагсаж байгаа 24-нд. Нөгөө ангиллаар нь 34 жагсаж байгаа. Аль ч ангиллаар нь бичсэн аваад үзсэн хоёулаа 25-аас 50-аас дотогш нь.
одоо Боловсролын зээлийн сангаас болохоор хэд дотор зохисон сургуулиуд үү? боловсролын зээлийн сангаас бодохдоор ерөөсөө засгийн газрын тогтоол боловсрол сайдын шинжилгээ ухааны сайдын тушаалаар болохтой зэрэг эхний 50 дэлхийн үнэлгээгээр эхний 50 жагссан тэр топ 50 сургууль илссэн. Тэгээд 50%-аас дээш тэтгэлэг авсан тийм хүүхдүүдэд юу өгнө гэж. Зээл өгнө гэж. Нөгөөтэйгөр бас бусад шалгуур үзүүлэлтүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр манай охин бол IELTS дээр болохтой зэрэг 7.5 оноод. Дээрээс нь герман хэлтэй. Герман. Тэгээд дүүхийг Куншааныг сонгосон бидний бас нэг шалтгааны хүүхдээ зэрэг тэр хичээлийн хөтөлбөр дээр нь байгаа байхгүй. Хэр Куншаанд эхний одоо 2 жил сурах юм бол хятад хэл одоо дээд түвшинд хүртэл одоо заана гэж. Ингэхээ зэрэг чинь тэр их сургууль суралцахын хажуугаар дээрээс нь ахаад нэмээд хятад хэлтэй сураад ингээд ий чинь сургууль төгсөхдөө бол 3 гадаад хэлтэй одоо сурч боломжтой байгаа байхгүй. Манай охин энд 10 хэр жил дараалан одоо тасралтгүй он сураад тэгээд одоо хуучныхаар бол одоо юу та алтан медальтай одоогийнхаар бол одоо тэргүүний сурагч хүүхдийн төлөө байгууллагаас олгодог тэргүүний сурагч алтан медальтай төгссөн. 10 жилийн сургуульд байхдаа физикийн олимпиадад нийслэлд мөнгөн медаль нэг удаа авсан, хүрэл медаль нэг удаа авсан. Тэгээд бид нар зүгээр ер нь юмыг яаж мэдгүй манай охин төвшингийн хувьд ямар хөө байд юм бэ гэж болоод нодлон юу өгүүлсэн байхгүй юу? Одоо нэг ээш өгүүлсэн байхгүй юу? Тэгээд ээштэр математиктаар 800, англи хэл дээр 800, монгол хэл дээр 540. Тултны 2 гол хичээл дээр авсан. Тэгээд одоо мэргэжил нь болохтой зэрэг математик, компьютерийн ухаан гэсэн энэ юугаар хосон мэргэжлээр сурах гэж байгаа байхгүй юу? Тэгээд математик, компьютерийн ухаан чинь Монгол улсын тэргүүлэх одоо чиглэлд эрэл төр системийн мэргэжлүүдийн ихэнд нь одоо бичигдсэн л юм. Тэгээ үндсэндээ ямар өөгүй байсан чинь ерөөсөө Куншаанд хятад сурах гэж байгаа. Энэ дээр одоо та нар хар энэ манай охины нэр дэж байгаа байхгүй юу? Бүгд найрамдах хятад ард улс гэдэг дээр нь улаанаар тавиад дээр нь дүү Куншаан гэдэг дээр нь энэ вэ. Улаанаар тавьчихсан. Бус нь ингээд ямар ч юу байх. Ямар зөрчил байх. Тэгээ төгсгийн төгсгөл хүртэл ямар зөрчил байх. Тэгэхээр энэ чинь хятад сурч болохгүй гэсэн энэ юу гэж ойлгох юм бэ? Монгол улсын боловсролын энэ сайд улааруулсан байгаа дандаа хятад заа. Гэхдээ улааруулаагүй ч гэсэн хятадууд болно байж тээ тий. Байгаа юм. Тэгтээ зэргийн одоо хасах шалтгаан нь л одоо тийм байхгүй. Өөр ямар ч хасах шалтгаангүй хүүхдийг тий. Та бүхний зүгээс одоо хасах шалтгааны юу гэж бодож байна? Энэ ч одоо үнэхээр засгийн газрын тогтоолоор шилдэг 50 сургууль суралцсан, ийм болцол хангасан, ийм хүүхдийг одоо зээл олгоно гэсэн ийм журам гарчсан байгаа. Тэр бүх журмыг бүгдийг биелүүлсэн байхад одоо дүүкийн салбарт сургууль сурах гэж байгаа хичээлэл хасчихж байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь хасах шалтгаан биш шүү дээ. За ялглаа. За энэ бас дахиад хасагдсан хүмүүс байгаа тийм. Таны боловсролын зээлийн сан хизээ хүсэлтэй өгсөн бэ? Өмнө нь боловсролын зээлийн сангаас боломжгүй гэдэг хариулт өгсөн. За миний хувьд 6 сарын 14-өөс 20-ны хооронд боловсролын зээлийн сан одоо хүсэлтэд бүртгэж аавна, хүлээж аавна гэсэн тийм одоо бүтгэлээ порталаа нээж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би нэг 6 сарын 18-нд хамаг материалаа явуулаад тэгээд 6 сарын 20 гээд бүтгэл хаагдсан гэдэг. За тэгээд яг миний харж байгаагаар бол яг тэр бүтгэл хаагдсан 20 гээд 20-ны тэгдэг цагаас хаагдсанаас хойшоо 2 хүүхэд хүсэлтэд явуулаад тэр 2 хүүхдийг шууд авчиж байгаа. Ямар нэг одоо яг энэ дээр ингээ харагдаж байгаа байхгүй юу. Би одоо кодыг бас хэлээд яах вэ. Тэгээд одоо энэ хүүхдүүдийн нэрсийн одоо бас ил болох хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт төгссөн сургуулийн бас ил болох хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэх юм бол одоо энэ зээлийн санд угаасаа хэлээд байгаа шүү дээ. Улсын хурлд одоо гишүүн бол хамрагдахгүй. Ерөнхий сайдын одоо хамаарал бүхэн хүн бол хамрагдахгүй. Монгол улсын ерөнхийлөгчдийн хамаарал бүхэн хүн бол хамрагдахгүй. Төр нөлөө бүхэн хүн бол хамрагдахгүй гэдэг. За угаасаа яг ингэж байгаа шалтгааны нь бол би зүгээр их мэдлэлтэй, мөнгөтэй, хүчтэй ийм хүмүүс бусдынхаа ардын хүүхдүүдийн урдуур орж дайрж хуурийг авдаг энэ тогтолцоог л халж байгаа одоо ийм ойлголт юм болов уу гэж бодсон. За тэгсэн чинь одоо яг энэ дунд бол би British төгссөн, International төгссөн, орчлон төгссөн хэдэн хүүхэд байгааг би бол хэлж мэдэхгүй. Тэгээ яг тэр хэдэн хүүхэд яг орчлон British төгссөн гэж хэлэх хэвээр харуулах хэвээр гэж би бол бодож байна. Яагаад гэх юм бол жилд хэдэн 10 сая төгрөгийг эцэгхийн тэгээ төлөөд ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхэд ингээд ардын хүүхдүүдийн урдуур ингэж ороод хуурийн булаана гэдэг бол маш ичмээр маш энэ бол маш моралгүй ёс зүйгүй зүйл. Би бол тэгж бодож байна. Танд одоо хасагдсан шалтгааны юу гэж байна? За хасагдсан шалтгаан нь бол ерөөсөө миний мэрэгжил. Одоо за би яг одоо ингээ харуулчих заа. Одоо ингээ 33 дээр ингээ харагдчих.
За ингээм манай сургууль ингээд жижигэн сургууль за 5 сарын 17 айлцсан 7 онтой менежмент засгийн газраас тогтоосон нэг 50 мэргэжил байгаа юм. Тэгээд тэд нар дандаа шинжлэх ухааны чиглэлээр инженерийн чиглэлээр. Монгол улсад эдийн засгч хэрэггүй, Монгол улсад туйлч хэрэггүй, Монгол улсад бодлого тодорхойлох ямар ч хүн хэрэггүй. Зүгээр л баахан инженерүүд хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр яг инженерүүд нь сураад төгсөөд хурж ирээд тэр зээлийнхаа болцоог хангаад Монгол 5 жил ажиллаад тэр зээлээ төрийн албанд ажиллах тийм ажлын байр Монголд байхгүй шүү дээ. Тэгээд яагаад энэ хүүхдүүдийг ингээд заавал энэ хитгэн мэргэжил дундаас сурах гэдэг юм бэ? Тийм биз дээ. Энэ мэргэжил тийм албан хүчээр нэг 50 одоо би яг нэг хүнтэй холбогдсон байгаа. Тэр хүн гэхдээ өнөөдөр хөдөө явцсан гэдээ ирэхгүй байгаа. Засгийн газрын тэтгэлэгт хүсэлтээ явуулж байгаа Харвардыг боловсролын судал чиглэлээр одоо суралцаад урилга авсан тийм хүн байгаа байхгүй магистрийн чиглэлээр. Гэтэл тэр хүнийг мэргэжил нь одоо эрэлттэй баталсан гэдэг энэ одоо эрэлттэй мэргэжил байхгүй байна гэдэг шалтгаанаар хасаа ийц. Харвард тэр хүнийг ирээдүйдээ ингээд авцсан байж тээ. Тэр хүн чинь Харвардын их сургууль чинь маш нарийн штэ. Тэр чинь тэрэнд тэнцэнэ гэдэг бол маш хэцүү. Ер нь эхний 50-д тэнцэнэ гэдэг бол маш хэцүү. Саяны ах хэлж байна. Хүүхдүүд нь ингээд маш олон сургуульд тэнцээд тэгээд энэ Дюк Куншан гэдэг тэтгэлэг аваад арай гэж тэтгэлэг авсан гэж штэ. Энэ чинь хичээл зүтгэл байхгүй юу? Ардын хүүхдүүдийн хичээл зүтгэл. Энийг боловсролын зээлийн сан, Монгол улсын засгийн газар, боловсролын яам бүгдээрээ харгалзаж үзэх ёстой. Миний байр сургууль хэдэн үеийн тэтгэлэг аваад одоо боловсролын зээлийн сангаас хэдэн үеийн одоо за боловсролын зээлийн сан бол 50%-аас дээш тэтгэлэг авсан хүүхдэд зээл олгоно гэж урам дээр байгаа. За би ихтэй тэрийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр одоо ихэнх дэлхийн одоо том сургуулиуд байгаа шүү дээ, тий. Эхний ард ордог Харвард, Оксфорд, Кембриж гэдэг сургуулиуд одоо төлбөр нь бол маш их. Монгол хүн бол тий ер нь бол 100 сая ихэнхэнд аваа явцсан. Зарим сургуулиуд бол тэрбум гараа авцсан. Тийм сургуулиуд төлбөртэй байгаа. Тэгээд боловсролын зээлийн сан төвлөрж байгаа тэр нэг тодорхой хэмжээний бас мөнгө байгаа шүү дээ. Хязгаартай. Тэр мөнгөндөө хүрэхийн тулд хүүхдүүдийг одоо тодорхой хэмжээний тэтгэлэг авсан байхыг шаардж байгаа гэж ойлгож байгаа. За гэтэл миний хувьд болохоор Жижан гэдэг университи их сургууль нь өөрөө одоо маш бага төлбөртэй буюу 30 сая төгрөгийн төлбөртэй. Зүгээр нэг сангийн тендер ингээд зарлаад ингээд эн чинь баг өдөртөө өргөддөг мөнгө واخгүй да. Монгол улсын одоо одоогийн байгаа нөхцөлийг би шүүмжлээгүй шүү дээ. Яг үнэн байдлыг хэлж байгаа. Тэ. Тэгээ ийм байдлыг ерөөсө харгалзаж үзэхгүйгээр тэ миний дүнгийн голч 99.3%, айлцсан 7 оноотой. Манай аав ээж хоёулаа бага орлоготой хүмүүс. Би Монгол улсын 90% хүүхэд яг над шиг амьдралтай байхгүй юу? Тэгээ энийг ерөөсө харгалзаж үзэхгүй. Энэ боловсролын зээлийн сангийн төсөв бол бүгдээрээ ерөөсөө ард түмний татвар. Ард түмний хүүхдүүд энд чинь сурах ёстой. Ард түмний хүүхдүүд боломж олох ёстой. Монгол улсад тэр бага 99% хүүхдүүд боломж олохгүй 1% боломжтой хүүхдүүдэд урдаар нь оруулаад зээл олгох юм бол бид нар одоо эх орон гэж яах юм бэ те? Эх орон гэж яриад яах юм? Бид нар итгэл эх орон минь бидэрт боломж олох байлгүй дээ. Эх орныгоо хөгжүүлэх мөрөөдөл минь одоо боломж олох байлгүй дээ гэж итгэл зээл өгч байгаа шүү дээ тий. одоо та бүхэн өргөдөл бичиж энийг ямар шаардлага үүсэж байгаа юм? Дахиад харгалзаж үзээсэй гэж л хүсэж байна да. Хэдүүлээс татсан уу? За тогшоод орё. Та хэд өөрснөө сайхан бас асуух юм асуугаа тий. Сайн байна уу? Болоо цэгийн сайтаас явж байгаа юм. За одоо харна ороод байсан. Жаахан энэ дагаад болсон. Тийм. Хэд ихээ. ийм их үйл бас харагдаж шүү дээ. Зарим хүмүүс ингээд 23 хүлээд одоо жишээлбэл би шууд таваад байна. Одоо энэ цэнхаас сурсан физик таваад байна. 23-нд хөтөлбөр нэгдсэн. Одоо надад барилдан байгаа. Тэгээ яг энэ хүүхдүүд байна. Үнэхээр би тэг хамгийн дөрөв үзсэн. Үнэхээр одоо системийн алдаа гаргасан бол алдаа бол гарах ёсгүй үстэй тий. Адилхан л баймир шүү дээ. Бүртгэлээ хугацааны үртэй адилхан л баймир шүү дээ.
Тэгээ энэ мэдээллүүдийг ил болгох гэж хүсэж байна. Хүүхдүүд нийгмийн ухааны бол Тэгээ энэ нөгөө эхний 50 20 хүүхдийн мэрэгжил харгацахгүй сургаад байгаа юм шиг. Тэг жил болгон боловсролын зээлийн сан ингээд журмаа өөрчлөөд идэг байхгүй. Өмнө жил уулын шилдэг 100 шалгарсан хүүхдүүдийг зээлээр сургана гэсэн байжгаад шууд 50 болгоцсон. Тэгээд бид за 50 хүүхдүүд ингээд за бид нар ингээд бодож байгаа шүү дээ. Дүнгийн голч миний 99.3% та гарч байгаа. Тэгээд миний одоо IELTS-ийн оноо гарч ирж байгаа, сургуулийн ранк гарч ирж байгаа, ар гэрийн нөхцөл байдал гэдэг энэ бүхнийг оноогоор нь ингээд өмнө жил тооцоолоод хамгийн өндөр оноо авсан 50 хүүхдийг ингээд өмнө жил сургасан байхгүй юу. За тэгсэн чинь энэ жил тэр оноогоор тооцох юм байхгүй. Зүгээр шууд мэрэгжил тэгэл ихний 50 байх хэвээр. Тэгэл шууд ингээд журмаа шууд өөрчлөл тий өөрчлөл гаргаад тийм хөсөн дээр буухгүй тийм журмаг гаргаад бидрийг зовоогоод байна л да. боловсролын мэдлэгээс иргэдийн мэдээллийн дагуу яаж байна? Энэ хүмүүсийн хувьд болохоор боловсролын зээлийн санд зээл авахар хүсэлт өгөөд ямар шалтгаангүйгээр хасагдлаа гэдэг энэ мэдээллийг манай редакцид өгүүлээ. Бид энэний талаар тайлбар тодруулах сурвалжлага хийж явж байгаа. За танай байгууллагын тухайд одоо энэ сууж байгаа хүмүүсийг яг ямар шаардлагын үндслээр одоо буцаасан юм болоо? Одоо аль хинийх нь ярьж байна. Одоо мөнх эрдэнийхийг бол өглөө ярьсан шүү дээ. Үнд үлдэмжийнхийг ярьж байна. Энэ нэг бүгд ямар хятад ард улсад суралцж байгаа бол сурахгүй гэдэг юм шалтгаан хэлсэн юм. Хятад улсад яг энэ жагсаалтаар орсон байгаа хүмүүс ч гэсэн хятад улсад явах. Тэгэхээр энэ дээр ямар ингээд хятад ард улсад суралцж байгаа хүмүүсийг суралцуулахгүй гэдэг шалтгааныг хин хэлсэн гэж байна. Энэ хүмүүс Дүү тэн дээр чи удаалгацсан байлээ шүү дээ. Бүгд найрах хятад ард улсуудын удаалгацсан. Юу Куншаны тухай ярьсан. Хятад ард улсын тэгээ одоо хятад ард улсад сурахгүй гэхлээр энэ мөнх эрдэнэ ч бай тэ Нью-Йорк, Шанхай ч ингээ бүх олон сургуулиуд Пекин университет ч гэсэн ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө асуулт нь буруу байсан байна те. Биш ээ. Танай удаалгацсан дээр бүгд найрах хятад ард улсыг удаалгацсан байгаа. Тэр бол тэр ийгсэн баггүй. Би танд ч гэсэн тайлбарлаж байсан шүү дээ. Ажилтны хэсгийн хурлаар өгдөөс өмнөх хурал дээрээ бол ер нь энэ салбар сургуулиуд орох ёстой мó, ёсгүй мó гэдэг хилцүүлэг явагдаад Ирэмбэрэн Times Higher Education, одоо World of Ranking гэдэг ирэмбүүдийн нэгээ судлаад тэгээд тэрэн дээр яасан бэ гэхээр тэрэн дээр локейшн тавигдсан байсан. Одоо Duke University бол USA локейшнтэй тэгээ явж исэн. Нью-Йорк болохоор USA тийм ээ юутай локейшнтэй явж исэн. За тэгээд тэрэн дээр нэлээд тийм хилцүүлэг үүсчихсэн аа. За ер нь энэ бол салбар сургууль юм байна. Салбар сургууль гэдэг чинь өөрөө тэ яг одоо Duke Kunshan гэдэг нэрээрээ биш. Нью-Йорк, Шанхай гэдэг нэрээрээ биш, тийм ээ. Энэ дээр энэ дээр орж ирээгүй юм байна. Гэдэг байдлаар бүгд найрамдах хятад ард улс гэдэг яагаад удаалгасан бэ гэхээр нөгөө хүүхдүүд маань USA гэдгээр нь оруулсан байсан байхгүй юу. Тэгэхээр нь бид энэ бол нөгөө Шанхайгийн гэхдээ яг нөгөө Нью-Йорк сурж байгаа тэнд хөслөгдсөн бас нэг хүүхд байсан. Яг үндсэн Нью-Йоркт сурж байгаа хүүхд байсан. За тэрнээс бусдыг энэ бол хятад ард улс юм байна. USA-гийн Нью-Йоркийн сурвалж биш юм байна гэдэг те. Одоо Duke-ийн гэсэн шалгасан чинь за яг Duke-ийнхаа яг үндсэн сургуулиас сурч байгаа хүүхд байна үгүй гэж чи байхгүй. Тэгээд энэ хятад ард улс гэдгээр нь улаалгасан шүү. Тийм ялгаа байна. За тэгээд боловсролын зээлийн сангаас бол дэлхийд 50 тэрбумлэгчсэн сургуулиудад тэтгэлэг авах сургалтын хүүхдүүдэд зээл болгоно гэсэн юм байгаа. Гэтэл одоо энэ одоо 400 жигсдэг ч гэдэг юм гिचэн сургуулийг оруулаад энэ хүүхдүүд бүртгэж авсан байна гэдэг энэ мэдээлэл байгаа байхгүй. Энэ ямар ч хэрэгтэй юм бэ? За тэр нь юу гэсэн үг юм? Значит, танай ард улсны вебсайтын дээр сая даалгасан жигсаалт шүү. Энэ тусгай метод дээр болно гэдэг танай тавьсан биш үү? Тэгээд юу гэсэн дөө?
Гүг. Тэгээд одоо байна шүү дээ. Бид нар энд бүгдийг нийл тавьсан байгаа биз? За ингээд хүүхдүүдийн бүртгүүлэхтэй тэр эрхийг бол бид нар хязгаарлаагүй. Иж бүрдлээ тийм ээ. Иж бүрдлэх хангах тавьсан топ 50 гэж яа гэдэг юм байна. Тэрийг яагаад бүрдэж байгаа шүү дээ. Тэгээд энэ ямар хүчин сургуульд хавьсан Гүг. Одоо энэ нь шүү дээ. Зүгээр бүртгүүлсэн хүүхдүүдийн мэдээлэл юм таам ба. Тэ? Бүртгүүлсэн гişээ манайхаас бүртгэнэ гэсэн сайт ийм бүртгэнэ гэсэн жагсаалтанд дарсан наад манай сайтн дээр байгаа байхгүй юу? Гүг. Ийм штэ. Тэ? Энэ ийм штэ. Times Higher Education, Academic Ranking of World гэдэг энэ хоёр жагсаалтын эхний 50-д багтж байгаа ихтэй сургуулиудад орж байгаа хүүхдүүдийг бид нар бүртгэнэ гэж байгаа штэ. Зөв үү? Тэ? Тэгээд энэ жагсаалтыг нь харуулдаг байгаа юм штэ. Тий. Гэхдээ бид нар ялбаар энэ линкүүдийг тавьж өгсөн шүү дээ. Times Higher Education болон World Ranking-ийн эхний шилдэг 50-д орж байгаа сургуулиудыг нь бид нар бүртгэж шүү дээ, тий. Гэхдээ би асуултын эсвэл би ойлгохгүй байна уу? Одоо энэ дээр байгаа сургуулиуд одоо таны хэлээд байгаа энэ линкийг тавьсан байгаа энэ сургуулиуд одоо юунуудын эхний 50-д жигсаагүй. Энэс доошо жигсэн байгаа сургуулиуд байна. Гэтэл танайхаас болохоор энэ сургуулиуд дээр бүртгэл авнаа манайх одоо энэ дээр хүүхдүүд бүртгэж авна гэдэг юм мэдээллийг сайт дээр оруулсан байна гэдэг юм хэлээд байна. За тэр мэдээллийг хармаар. Ямар сайт руу орё? Таа буруу байдлаар байгаа. Дүү хуншаа болов салбар сургуулиудаа би танд юу өгсөн шүү дээ. Дүү хатуусын сайтн дээр нөхөд хуншаа бол дүүгийн бүхэн 12 сургуулийн нэгэнд байдаг. Тэгээд энэ дээр бол би одоо та нарыг ингээд тэр сайтны мэдээллийг өглөө манай охин энэ нэгэд байж байгаа байхгүй. Бүх юм биднээс байгаа шүү дээ. Ажлын хэсэгтээ бүгдийг уншуулсан байхгүй. Юу уншихгүй байхгүй. Бид нар шүү дээ энэ тэгэхээр ингэж байгаа байхгүй юу дараа. Мэйлэр чамд яагаад манай охин тэнцээгүй юм бэ гэд өглөө би ирж асуусан л та. Тэгэхэд мэйлэр хариуг чи явуулсан шүү дээ. Тэгэхэд огтын мэйл ирээгүй. Одоо тэр хүснэгт ч гэсэн хоосон. Тэгээд утсаараа мэйлээ шалгуулахад өө тийм байж чамд бичээгүй байна. Тэгэхээр бид нар зөвхөн хятад улсад сурахыг эсэргүүцэж байгаа юм байна гэж л ойлгоод байгаа. Бид хоёр хоёулаа боловсролын байгууллагад өчнөө олон жил ажилласан профессор улсууд. Арайч та нарыг ийм юм хийхгүй гэж бодоод итгээд одоо 70 наслахтаа ерөөсөө улсаасаа ямар ч тусламж дэмжлэг авч байгаагүй. Гэтэл бид хоёр бол маш олон хэдэн зуун хэдэн мянган инженерүүд бэлдсэн багш нар. Тэгээд арайч ийм хийхгүй байх. Энэ жил бүр онцгой жил. Ардын хүүхдүүдийг авна гэсэн чи хаа вэ? Энэ муу эмгүүг хоёр ямар ч одоо араас нь хөөцөлдөж чадахгүй л гэж бодсон байх. Тэгтэл бид хоёр улаан 0 хүүхд авчирчаад манай хүүхдийг сургаад заавал зээл өгөөч гэж тэгээгүй. Миний охин гайхагдсан сурлагатай хүүхэд. Ямар ч шалгалт дэлхийн одоо Кембрижийн их сургуулийн математик, англи хэлний шалгалтанд дандаа 100 стартаа авсан хүүхэд. Тийм хүүхэд дэлхийд ховор штэ. Тий, хятад хүүхдүүдтэй шалгалтаа өгөөл гарахад хятадтай л одоо зэрэгцэж гарч ирэл толгойдоо байсан юм хариугаа тэнцүүлэл үзэхэд дан адилхан л хариу гарч тэгж боддог хүүхэд. Тэгээд чиглэл нь болохоор математик, компьютерийн шинжилгээ ухааны чиглэлээр энэ бол одоо дүүк бол ийм хүүхдэд 70% тэтгэл өгч гсэн байхад бид хоёр чинь эмээ өвөөнд байж хөөцөлдөхгүй яах юм бэ? Хөөцөлтөн. Бид хоёр хоёулаа л хөөцөлтөн. Одоо ер нь зөвхөн хятадын салбарыг сонголоо гэх юм бол бид нар хоёр улсын хоорондох үйл ажиллагаа гэж бодоод бас өөр шугамарч ярьж чадна. Тий. За танад бүртгэл нь хаагдсан юм шүү дээ тийм ээ. 20 бүртгэл нь хаагдаад хүүхдүүдтэй 22-нд хариуг нь хэлсэн байна тийм үү? Тэгтэл одоо 134 хүүхэд сая бүртгүүлсэн байсан нь нийт 135 хүүхдсэн тий. За тэр одоо тэр хүүхдүүдийн бүх баримт бичиг материалыг 2 хоногийн дотор та бүгд яаж хянаад 70 хүүхдийн шалгаруулж аваад байгаа юм 73 хүүхд лөө. За, ингэсэн. 2 хоногийн хугацаанд 130 хүүхдийн
тийм баримтлалыг нэг нэгэнд үе шалгах тийм боломж болцоо нь хэрэг. Анхны өдөр бүртгэл нээгдээд өдөр болгон бид нар хүүхдүүдийнхээ материалуудыг хараад татаад авах боломжтой байгаад байгаа. Тэгвэл тэр ажлыг бол одоо ажлын хэсэгт хариалтай хүмүүсүүд л хийх хэрэгтэй. Яг л бүх овог нэр те бүх нөгөө дата өгөгдлүүд нь байж байгаа учраас ажлын хэсэгт зээлийн санд хариалтай би болон манай ажлын хэсгийн нарийн бичиг хийж байгаа юм 2 хүн байгаа. За тэрийг нь өдөр болгон бид нэр татаад ингээл яваадсан. Харин ч энэ жил бүр ингээд сүүлийн өдөр ингээд очиргуу тулгаал те ингээл юу яадаг тэр нөхцөл байдал харьцангуй гайгүйсэн. Тулгаад тест нэрээ яг нэг 58 59 минутын дээр ингэчихвэ гэдэг асуудал гайгүйсэн. Тэгэхээр тэр өдөр болгон оройн зэгцлээд энэ хүснэгтийг бий болгож байгаа нөхцөл нь бол тийм ээ одоо тэтгэлийн одоо энэ топ 50 энэ нөхцөлийг ажлын хэсэг танилцуулахад бэлдээд байсан гэсэн үг байхгүй бэлдээд байсан. Шийдвэр гаргалтыг ажлын хэсэг гаргаж байгаа учраас бид нар энэ бүх материалуудыг цаасан хэлбэрээр хэвлээд дугтуулаад одоо маа тэр ажлын хэсгийн постн дээр байж байгаа. Тэтгэлгийгч байсан, дэлхийн шилдэгийн хүүхдүүдийгч байсан, кодоор нь ингэж бор дугтуунд хийгээд тэгээд энэ бор дугтуугаар бид нар бүх ажлын хэсгээр хилцэж байгаа. За тэд кодтой хөгчөө гэж яагаад цаасаар хараад систем рүүгээ орж та тодруулж харах нь хараад ингээд зэрэгцээ нэг хүүхд тус бүр дээр яриад тэгж шийдвэр гаргасан. Тэгэхэд бид нэр өдөржингөө сусаа ингээд бид тэр өндөр зар дээр тавьсан шүү дээ тий. За тэгээд ийм шийдвэрүүд гарлаа гэдгийг бол танилцуулсан. Тэгэхээр энэ бол боломжтой. Бид нар анх хугацаагаа тавихтаа ч гэсэн боломжтой гэж үзэж тэр хугацааг ажлын хэсэг тодорхойлсон шүү дээ. 20-нд хаагдчихад байхад 23-нд болов. 23-нд хүүхэд материалаа өгөөд тэрийг бүртгэж тавьсан. Одоо надад техник дуурайсан. За одоо ингэн тэрийг системээр би шалгаад баталгаажуулаад харуулсан шүү дээ өглөө. За би систем рүүгээ ороод тэр кодуудыг нь бүр эдгээр бичээд авцсан байлаа. За хэдэн цаг хэдэн минутанд хэдэн секундэд өгсөн бэ гэдгийг би одоо дахиад танарт харуулъя. Нөгөө мөнхөрт нь юу код нь вэ? За ийм 12/2 33 тий. 12/2 энийг нь. За энд гараад. За энэ хүүхдийн хоцроод өгсөн гэдэг байгаа шүү дээ тий. За энэ дээр хараа хизээ энэ хүүхд өгсөн бэ гэдг нь энэ өргөл гаргажийн зээл үүссэн гэдэг нь 24 оны 6 сарын 19-ний 9 цаг 14 минут 33 секундэд 6 сарын 20 дотроо гэсэн үг 9 цаг. За нөгөөд код нь 120 063 260 зээл нь биш. Ааш орж. Үүссэн. Өргөл гаргажийн зээл үүссэн гэж байна. 24 оны 6 сарын 19-ний 21 цаг 33 минут 01 секунд гэсэн. Тэнийг болохоор 23 бүртгэсэн гэдгийг хаанаас яаж харах вэ? Одоо системийн алдаа л гэж яриад байгаа л да. Гэтэ би яг энэ систем нэх алдаагүй гэж би яг үзэж байгаа байхгүй юу. Ягаад гэх юм бол яг тэр бид нар ингээд явуулаад ингээд хүсэлтэд ингээд харахаар яг тэр ингээд цаг минут тэр бүр ямар ч алдаагүй хэдэн удаа гарч ирж байсан. За тэгсэн чинь ингээд тэр алдаагүй тэр систем компьютер хүнээс одоо авилга авч хуурна гэж байхгүй шүү дээ. Компьютер яг үний имийг л харуулна. Тэгсэн чинь яг тэр чинь 6 сарын 23-ны 15 цаг 5 минут 16 цаг 10 минутанд 2 хүүхэд ингээд бүртгүүлсэн. Тэр 2 хүүхэд ингээд яасан байна. Тэгээ одоо би яг энэ тайлбарыг нь ойлгосон л та. Тэгээд инженертэй нас уулзах хэрэгтэй байна. Тэ. Үнэхээр яг тийм алдаа гарах боломжтой юм. Тэ. Хэрвээ тийм алдаа гарсан бол тэ. Би дахиад нэг байдлаар нотолж чадаад байгаа байхгүй юу? Одоо би дахиад нэг байдлаар нотолж чадчихж байгаа. Жишээлбэл би тэр оройн одоо ийшээ сууж авах би бас имийг харж байгаа бол одоо тийм шүү дээ. Би ямар ч асуудалгүй хин нэгэнд давуу ирэх идлээгүй, хин нэгэнд арын хаалтай гэдгийг би олон талаар нотолж чадна. Тэгж байгаа. Тэгэл явж байгаа. Тий. Тэгэхээр шүү дээ. Одоо жишээлбэл энэ 20-ны өдрийн 00 цаг 22 минутанд би нэг ажлын хэсгийнхаа группт тайлан авч байгаа байхгүй. За 00 цаг болоод
систем 00 цагт хаагдаад нийт 136 хүүхэд бүртгүүллээ гэд тайлангаа бичээд төрийн нарийнлуу бас би ясан явуулсан. За 136 хүүхэд бүртгүүллээ шүү. За одоо дойр цэрэнгээд байгаа нь манай зэдийн сангаас ажиллаж байгаа нарийн бичиг байхгүй юу? Бит хоёр нэгтэж харах эрхтэй учраас за бит хоёр одоо материалын хийж бүрдүүлгээд ингээд зэгцэлж байна гэд мэдээлэл өгсөн. Яагаад 136 вэ гэсэн чинь хамгийн түрүүнд орсон энэ систем рүү орж илгээсэн хүн манай программист нөгөө тест хийж орсон байсан. Тэгээд тэрийг нь хасаад нийт бол яг зээл хүссэн 135 хүүхэд. 135 хүүхэд материалаа өгсөн 00 цаг 135 хүүхдийн мэдээлэл бид нэр ил тод энэ хан дээр тавьсан. Та хэдийг бас харьцуулаад харах боломжтойгоор хийцэн байж байгаа. За тэр асуултанд бол тэгж хариу. Нэг ч хүүхэд 00 цагаас хойш нэмэгдэх боломжгүй. Яг л нэг хүсэлт илгээх товчийг нь хаасан байхгүй. Одоо би тэрийг нь бол өстой хийж мэдэхгүй шүү дээ тий. Одоо би яаж тэгж яадаг. Гэхдээ энэ хараа юун дээр бол одоо систем дээр надад би одоо систем дээр байгаа юмыг л харуулад байна шүү дээ. Би одоо шууд ингээд харуулж чадж байгаа зүйл маань би бүр минут секундээр ингээд харуулж чадаад байгаа байхгүй. 24 оны 6 сарын 19-ны 21 цаг 33 минут 01 секунд гэдэг ингээд байж байгаа байхгүй. Энийг одоо тайлбарлаж хэлээд өгөх чадах юм байна. Одоо энэ програм хийж байгаа залуучуудыг л дуудаж шүү дээ. Нөгөө дээр шалгуур ингээд яг жишээ манай охины хөдөлгөөнд өөр шууд одоо дүүх машин ятдаг сургууль ингээд хэлсэн байгаа. Тэгтэл чинь манай охин бүртгүүлээ бичээ сонголтоо хийгээд дөрөв. За үн хөлөвчийн код нь юу вэ? А? 025 тий. Тэгээд одоо яг станцын хаалга гэдэг батгуулдын мэйлээ сургуульд явуулдаг. Тэгээд бид нар батгуулалтаа манай охин 1 2 3 4-р семестртээ уншаан сурсан аа. 5 6 7-р семестртээ одоо Америкийн нэгдсэн улсад очоод энэ Дүүкийн инженерийн сургууль гэдэг одоо суулнаа. Тэгээд 8-р семестртээ одоо уншаантаар өчтөд төслийн хандлыг хамгаалаад ингээд төгснөөр анхнаасаа танайд өгсөн материалаа сургуулийн одоо палан гэдэг дээр хийгээд өгсөн байгаа. Тэгээд тэр нь ерөөсөө уншаагүй. Яг л уншсан болоод энэ чинь хүнчнийг ойлгоно. Энэ хөрчин 2 жил одоо юу сурах юм бэ? Сурах юм бэ? 1.5 жил нэрхий сурах юм бэ? Тэгээд өсөлтөө юу сурах юм бэ? Уншаа сурах юм бэ? Тэгээд бид нэрээс асуусан л да. Таамаг яг одоо уншааны сонгож байгаа юм. Тэгээд бид нэгсэн тэгээд ингээд яг тэр манай охин бол унгаа герман сайн герман. Тэгэхээр тэнд болохоор эхний 2 жил ингээд уншаад сурах юм бол хятад хэлийг одоо дээд левелд нь одоо заанаа. Тэгэхээр бид нэр үнгүү заах юм. Сургуулийн програм онцсон байдаг. Тэгэхээр бид заа чи ерөөсөө бас нэг одоо дэлхийн нийтэд өргөн багсан одоо өндөр хүчтэй оны хилтэй болоод авах юм байна. Ингээ ямар ч байсан одоо герман ангилтаа хятад хэлтэй тэгээд математик компьютерээр одоо хосоор сураад ирсэн хүмүүс бол Монгол улсад их хэрэгтэй гэдэг бодоод байгаа. Нэрийг одоо шинжлэх ухааны математикийн хүрээлэнд ажилладаг юм уу? Аль нэгэн сургууль багш гэдэг юм уу? Одоо хамаагүй одоо улс чамайг зээлээр сургасан 10 жилийн сургууль очоод багшлууд шүү дээ. Тэгэхээр одоо бас орж ирээ бид нар бас ярилцлаа. Энэс хүмүүс таад орж ирээ ярилцсан юм тий. Одоо энэ хүмүүс юу хийж байгаа гэхээр дахиад өглөө өгөөд бас тайлбар хэлчихв. Тий. Одоо юу учраас тий. Тий. Та манай чих хэвчэд одоо боловсрол эзэмшиж байгаа болохоор зэвэ гэдэг амаараа хэлээд ирчих. Үгүй би тийм юм ерөөсөө яриаггүй. Би таадыг орж ирэхэд хамгийн түрүүнд хэлж байгаа үл хятад улстай хамааралтай юм яригдахгүй байгаа шүү дээ. Салбар харьяа сургууль нэгдүгээрт нь. Өнөөдөр шагналтай задлаад хоёр номын сангаа заагна. Өөр хоёр одоо 2 сая гаруй төгрөг нийт
нар ингэ сургасан шүү дээ. Тэрнээс даалгаварсан бид хоёр энэ ач ахныхаа одоо ач ахнаараа тэжээл гэх ч юм уу одоо тэтгүүлэх гэж ингэж бэлдээгүй шүү дээ. Бэлдээгүй. Тэгэхээр одоо номын сангаа зарна. Энэ бол эрдэмтэн улсуудад ямар эренхэлтэй бид чи ойлгох бах. Ойлгох бах. Одоо өөр хоёр тураасан онцсон ямар ч өрнг баг. Чи зүгээр манайх энэгүй. Чи ороод манай гэртээ юу вэ? Хоёр өрөө байранд юу вэ? Нэг өрөө бол тэр чигээрээ л ном байна. Өөр бит хоёр төрөн баг. Өнчин ач ахна төрхийн өрөөнөөс үлгийтэй төрөөд гарсан. За яа. Арайч ийм дараа гэж бодоогүй байхгүй. Ийм дараа гэж бодоогүй. Арайчтай нэрээ бид хоёр чинь хүний хүүхдийн төлөө хичнээн сайн инженерүүд улстай бэлтэж өгсөн билээ дээ. Тэгэхэд хариу нь энэ үү? Үтэл насанд маань үзүүлж байгаа та нарын хариу энэ үү? Одоо бид нар цаашдаа намын сангаа зарна гэж цаашдаа. Би штэ бас адилхан доктор. Манай гэр бүл бүгдээрээ докторууд. Бүгдээрээ профессорууд. Би өөрөө бас багшилтай. Тийм учраас би тойрын ярьж бүгдийг ойлгож байгаа. За ойлгож байгаа. 20 жил би багшилж байгаад энд томилгдсон хүн шүү дээ. Тийм. Тэр шалгуур шаардлага энэдрээ гэдэг нь бид нар одоо үнэлгээ үнэлжийг бол бүр цээжилсэн байгаа. Мэдж байгаа. Бөгөөд 2 3 удаа өмнө ирж ирсэн. Тэгвэл тэр шийдвэр гаргалт ажлын хэсэг гаргаж байгаа. Маш олон талын оролцоотой олон талаас нь судалж ярилцаж гаргаж байгаа. Би бол одоо та нарт мэдээлэл өгөөл сууж байгаа болохоос одоо би тэгвэл ингээд тэнцвүүчнэ гэж бас хэрэг байхгүй шүү дээ. Тийм. Одоо өргөдлөө өгдгөөрөө өгөөл хэдүүлээ процессороо явдгаараа яваал тэгээд олон нийтийн зөвлөгөөд байгаа тэрнээс гадна. Тэр нь хөндлөнгөөс оролцохсоо өглөө 9 цагаас маргааш хуралдах юм бид нар. Тэр олон нийтийн зөвлөл нь одоо энэ өргөдлүүдийг чинь бас хараад хөндлөнгөөс энэ ажлын хэсэг зөвөө буруу юу ингэснүү тэгснүү гэдэг юмыг бас хөндлөөс оролцсон. Тэгэхээр би бол одоо энэ жилийн журам бол харин ч түрүү жилийнхээс маш сайн тодорхой болоод одоо бид нар энэ жил маш тодорхой ийм байна, энийг ингэн гээд мэдээж төрөө бас мөнх эрдний санал тавьж байгаа шиг болохгүй практикээр болохгүй яагаад байгаа юмнуудыг энэ ажлын хэсгээс дүгнэлт гараад тайлбар гаргаад за дараа жилийнх дээр ийм заалцуудыг бол солих хэрэгтэй, ингэх хэрэгтэй байна гэд үр дүнд хүрчих юм бол болчих гээд байгаа байхгүй. Тэгээ боловсролын мэдээллийг боловсролын зээлийн сангаас шууд амжуулан хүргэлээ. За тэгэхээр манай редакцид боловсролын зээлийн санд ардын хүүхдүүд зээл авах боломжгүй юм нөхцөл байдал үүслэ гэдэг мэдээллийн дагуу бид бүхэн ирж сурвалжлага тодруулах хүргэлээ. За тэгэхээр боловсролын зээлийн сан бол дэлхийн одоо топ 50-д багтдаг сургуулиудад за 50-аас дээшээ одоо тэтгэлэг авсан хүүхдүүдэд зээл олох ийм одоо үүрэгтэй байдаг. Гэхдээ л одоо энэ топ 50-д орсон одоо сургуулийн хүүхдүүдээс за салбар сургуульд нь суралцах гэж байна гэдэг ийм шалтгаанаар хүүхдийг одоо хассан ийм нөхцөл байдал үүсэж байгаа маань. Ингээд бид энэ мэдээллийг цааш нь одоо улам тодруулан та бүхэн төрөх болно.